Хүн нас барсныхаа дараа өөр тохиолдсон хүнд хэцүү нөхцөл байдлыг шийдвэрлэхэд туслуулахын тулд хэлхийг хүссэн үгээ зүүдээр дамжуулдаг гэдэг аман яриануд байдаг. Тэгвэл ийм явдал Сингапурт тулсан байна. 2009 оны 11-р сарын 1 шөнө 50 нас хүрэх гэж байгаа эмэгтэй зүүднээсээ хашгирч сэрсэн байна. Энэ нь анх удаа биш бөгөөд тэрээр иймэрхүү байдалтай хэд хэдэн өдөр дараалан сэржээ. Тухайн эмэгтэйг Жан Шаньюн гэдэг бөгөөд тэрээр 49 настай. Сүүлийн үед Сингапурт байгаа охиноо алга боллоо хэмээн зүүдлэх болсон гэж. Энэ удаад түүний зүүд нь хэвийн үеэс илүү бодит мэт санагдсан байна. Тэрээр сэрээд нүрээ алгадан хайрцагнаас үзэг дэвтэр гаргаж ирээд зүүдэнд нь харагдсан зарим мэдээллийг бичиж эхэлсэн. Түүний зүүдэнд охин нь ээжээ туслаач гэж хашгирж байгаа нь сонсогдсон байна. Зүүдэнд нь охин нь далайн ирэг дээрх нэгэн барилгад байв. Уг барилга 6 давхар. Шат нь энгийн шат биш, шалнаас таас хүртэл эргэлддэг шат байж. Тааз нь харанхтай, охин тэрхүү эргүүлэх шатаар ганцаараа алхаж буй нь харагдана. Түүний ээж зүүдэндээ барилгын нэрийг тодорхой харсан ч сэрсэн хойноо санаж чадсангүй. Энэ зүүд үнэхээр аимшигтай байсан бөгөөд далайн давлгаа цоглох чимээ хүртэл бодит байсан. Түүний зүүдэнд охиныг нь хулгайлж, цогцыг нь худалдаалж, зэрлэг байгальд хаясан нь Жан Шаньюаны гэхээр айлгажээ. Эмэгтэй хар дарсан зүүдэндээ маш ихээр санаа зовж энэ бүхэн түүнд бодит мэд сэтгэл төрүүлэн маш тухгүй байсан тул Сингапурт байгаа охин дээрээ өөрийн биеэр очихоор шийджээ. Учир нь тэр охинтойгоо холбоо барилгүй 7 хоноод байв. Харин энэхүү ээж Жан Шаньюаны охиныг Хан Янфэй гэдэг. Тэрээр 1983 онд Ляоны нотод төрсөн. Ээжийнх нь нүдээр охин нь багасаа л маш зөв хүмүүжлтэй ухаантай охин байсан бөгөөд түүний амьдрал эгэл жирийн нам гүн байдаг. Коллежид байхдаа найз залуугийнхаа тухай ярьж залуу хосууд сургуулиа төгссөнгүүтээ гэрэлсэн. Харамсалтай нь энэ сайхан үе удаан үргэлжилсэнгүй. Тэдний гэрлэлт маш богино настай байсан ба тэд гэрэлсний дараа удалгүй сассан. Үүнээсээ болж охин ууга шугаас үүдэлтэй сэтгэл санааны гутралд орсон байна. Энэ үед Хан Янфэй охин гэр бүл салалтын дараа эцэг гэх нь хүртэл түүнд итгэхэ болсон байгааг олж мэдэв. Учир нь энэ үед аав нь бизнест маш их хэмжээнд мөнгө алдсан байсан бөгөөд ээж нь аль хэдийн тэтгэвртэй гараад ажил хийж байв. Удалгүй ээж нь кастчин болж аав нь бас төр ажил олжээ. Тэр үед Хан Янфэй нэгтлэн бодож хийдэг байсан бөгөөд орлого нь тийм ч их биш. Гэр бүлийн хувьд амьдралын нөхцөл хүнд байв. Гэр бүл нь хүнд амьдралтай байсан ч Хан Янфэй эцэг эхтэйгээ хамт байгаадаа үргэлжид баяртай байсан. Бүсгүй 3 хүний багахан орлогоор өрөө төлж чадахгүй байгаагаа ойлгож эхэлсэн. Ингээд Хан Янфэй улам сэтгэл санаагаар онов. Ингээд хүнд хэцүү үеийг даван туулах арга замыг хайж эхэлжээ. Аз болоход Хан Янфэй сайхан төрхтэй багасаа дуулах дуртай байсан төдийгүй сэтгэл татам хоолойтой байж. Түүний дуулалтын ур чадвар нь тиймч муу биш байв. Тэр багасаа л дуулах дуртай байсан ч урлагийн сургуульд эсэн орж чадаагүй. Гэр бүлийнхээ хүнд амьдралын талаар найз нөхдөд ярьсны дараа найзууд нь түүнд шинэ ажил санал болгожээ. Энэ ажил нь Сингапурт дуучин болох байв. Тэр өөрийн авиасыг ашиглан хангалттай орлого олж чадна хэмээн хамгийн сайн шийдэл гэж үзэж байлаа. Хан Янфэй энэ ажлын сандыг сонсоод маш их сэтгэл хөдлөлд автсан. Дараагийн сар нь Хан Янфэй ажлын ярилцлага өгч улмаар гэрээхийн визээ авсан. Бүх зүйл маш амжилттай болсон. Түүний бодлоор хүнд цаг үе эцэстэн дуусч одоо л бурхан түүнд боломж олгосон мэт санагдсан. Ингээд Хан Янфэй их орн орхиж Сингапур руу нислээ. Гэсэн ч түүний ажил мэргэжлийн дуучны ажил биш, харин караоке клубт дуулах болсныг олж мэдэв. Энэ талаараа гэрээхэндээ хэлсэн ч тэр үргэлжлүүлэн ажиллахаар болов. 11-р сарын 8-ны орой Хан Янфэй ажил ихтэй өдрийг дуусгаад караокегоос гэрлүүгөө явсан байна. Энэ өдөр тэрээр ажил дээр оройтсон бөгөөд шөнийн 11 цагийн орчинд гэртээ очив. Тэр өдөр түүний хамтран амьдрагч охин Шао Ван ажилдаа явсан байв. Тэр шөнө ажил нь сайнгүй, караоке клубт хүмүүс их байхгүй байгааг мэдээд Шао Ван түүнийг эртээр нь байх гэж бодоод 10 цаг 30 минутын үед Хан Янфэй руу залгаж орой хэрхэн хооллохаасун захиалга өгөх үү эсвэл хоол авчрах уу гэж ярьж. Харин Хан Янфэй захиалга өгөх хэрэггүй гэж хариулсан байдаг. Хожим хамтран амьдрагч Шао Ван хэлэхдээ тэр хоёрын яриа тайван байсан гэж мэдээлж. Гэвч Шао Ван шөнө ажлаа тараад 12 цагийн үед гэртээ очиход Хан Янфэй гэртээ байсан. Үүнд Шао Ван анхаарал хандуулаагүй. Учир нь Хан Янфэйг найз нөхдүүдтэйгээ уулзаж байгаа байх гэж боджээ. Гэвч энэ өдрөөс 2 хоногийн дараа клубын менежер Хан Янфэйтэй холбоо барьж чадахгүй байна хэмээн цагдаад дуудлага өгчээ.
Цагдаа нар дуудлага авсныхаа дараа шууд мөрдөн байцаалт эхлүүлсэн ба түүний түрээсийн байранд очиж гадны хүн орж ирсэн чинь ч тэмдэг байхгүй байгааг олж мэдсэн. Энэ нь Хан Янфэй өөрөө гараад явсан буюу хэн нэгэн түүнийг хүчээр авч гараагүй гэдгийг харуулж байна. Хэд хэдэн мөрдөн шалгалт явуулсны дараа цагдаа нар Хан Янфэгийн караоке клубтээ байгуулсан гэрээ нь ердөө 6 сарын хугацаатай байсан бас хоёр талын харилцаа сайн байгаагүйг олж мэдсэн байна. Хан Янфэй гэрээний хугацаа дууссаны дараа гэртээ буцахаар төлөвлөж нислэгийн тизэж худалдан авсан байна. Энэ нислэг нь 11-р сарын 27-ны өдөр байв, харин бүсгүй 9-ний өдөр алга болсон. Тэр үед хүмүүр Хан Янфэйг хаашаа явсан байж болох уу гэж таамаглаж байтал Шао Вань гинэд Хуан Яншун гэдэг хүнийг санав. Энэ хүн нь Хан Янфэйд санхүүгийн дэмжлэг үзүүлж караоке клубт ирдэг байсан юм. Өрөөний хамтрагч нь үүнийг дурдах үед бүсгүй ингэж Жан Шаньюнч гэсэн ийм зүйлийг сансан байна. Түүний охин нь өмнө нь Сингапурт шинэ найз залуутай болсон гэж хэлж байж тэрхүү найз залуу нь бизнесмен байсан гэх бөгөөд охинд нь тэр хүн хайртай байсан, гадаадад ажилладаг тэрхүүгээр байнга тусалж маш их анхаарал хандуулж байсан гэж охин нь нээждээ хэлж байж. Мөн нэг удаа охин нь хэлэхдээ тэр хоёр 11-р сарын 8-нд Синтаза руу явах гэж байсан гэж хэлж байж. Үүний дараа цагдаа нар Хан Янфэгийн алга болсон явдалтай холбоотой байж магадгүй гэж зэжиглэн Хуан Яншин нэртэй бизнесменийн гэрт очижээ. Гэвч бүгдийг гайхшруулсан зүйл нь Хан Янфэйд сайнаар ханддаг их найз залуу нь олон жилийн өмнө гэрэлсэн нэгэн байв. Мөн л 11-р сарын 8-нд алга болж одоо хүртэл гэртээ буцаж ирээгүй байлаа. Түүний эхнэрийн яриагаар Хуан Яншун 11-р сарын 8-нд гэртээ ирээд буцаад гарсан ч тэр шөнө гэртээ ирээгүй. Маргааш нь эхнэр нь нөхрийнхөө утас руу залгасан боловч утасны нөгөө талд далайн давалгаа цаглах чимээ сонсогдож дараа нь утас нь тасарсан гэжээ. Түүний эхнэр дахин нөхөр рүүгээ залгасан ч тэр хариу өгсөнгүй. Тэгээд асуудал үүссэн байж магадгүй гэж таамаглан зүү эрэг орчим хайхаар явсан байна. Тэрээр нөхрийнхөө машиныг зогсоол дээр байхыг хараад нөхөр нь ойр орчимд байгаа гэдгийг мэдсэн байдаг. Цагдаа нар энэ мэдээллийг авсны дараа зүүн эрэг орчим шалгалт явуулсан бөгөөд удалгүй Хуан Яншуны цогцыг далайн уснаас олхон тэр. Тэрээр хэдэн өдрийн өмнө живж өгсөн олдсон үедээ дотор өмдтэй байж. Сураггүй алгуулсан энэхүү хэргийн цаана илүү олон хүн байж магадгүй болж хэргийг улам бодлоонтуулж эхэлв. Удалгүй нэг өдөр хэсэг хүмүүс парк дотор зугаалж яваад модон дунд толгоогүй залуу эмэгтэйн цогцыг олжээ. Түүнийг олох үед эмэгтэй зөвхөн дотор өмдтөгөө байсан нь Хуан Яншуны цогцтой адилхан байв. Тийхүү хоёр өхлийг холбоотой байж магадгүй адилхан хүмүүсийн гарт амиа алдсан байж магадгүй гэж таамаглахад хүргэсэн байна. Ингээд Хан Янфэйг алгуулснаас 50 өдрийн дараа ээж нь Сингапур руу яралтай нисэн ирэв. Хэргийн газарт ирээд энэ цогц нь өөрийн охин гэдэгт итгэж чадахгүй байсан ч цогцын өндөр болноос нь Хан Янфэйтэй тохирохгүй байв. Энэ нь жижиг нь баг зэрэг тайвшруулав. Энэ нэмэгтэй цогцос урт хугацаанд толгой нь ялзран хүн таних боломжгүй болсон байв. Тиймээс цагдаа нар илүү баталгаатай байхын тулд эмэгтэй цогцон дээр ДНХ шинжилгээ хийхээр шийдсэн байна. Шинжилгээний хариу хүлээж байх зур Жан Шаунийн охиноо өргөжлүүлэн хайсаар байсан ч тэр өдрөөс хойш охиноо нэг ч зүудэлсэнгүй. Тэр Сингапурт ирснийхээ дараа сэтгэлийн хямралаас олж эмнэлэг твцсэн байна. Эмнэлгээс гарч ирснийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөн охиныхоо зурагтай самрыг барин хаасайгүй явж байв. Тэр мөн хэлэхдээ эмнэлэгт байхдаа хадгаламж өрсөн маш хүнд байгаагаа хэлсэн байна. Мөн тэр охинд нь тусалдаг байсан гэх Хуан Яншуны гэрт очиж их нэртэй нь ярилцсан. Гэвч эхнэр нь энэ талаар огт юу ч мэдээгүй байсан байна. Ингээд удалгүй 12 дугаар сарын 7-ны өдөр ДНХ-гийн шинжилгээний хариу гарлаа. Тэр өдөр Жан Шаньюн төрөл садныхаа хамтаар цагдаагийн хэлтэс рүү очсон юм. Гэвч цагдаа нар түүнд хэдхэн хоногийн өмнө олдсон эмэгтэй цогц нь түүний охин Хан Янфэй биш болохыг баталсан байна. Энэ мэдээг сонсоод Жан Шаньюн хэсэг зур амьсгаа авч тайвширсан мэт болов. Магадгүй энэ мэдээ түүний хувьд хамгийн сайн мэдээ байж болох юм. Гэвч одоо энэ явдлаас хойш олон жил өнгөрөхөд Хан Янфэй үгсэн эсвэл амьд эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Одоо ч ээж нь охиноо амьд иргэд ирнэ гэж найдадагч түүний зүудлэхэ болсон зүуд өөр зүйлийг өгүүлжээ.